За та бүхэнд өдрийн мэнд хүргье. Энэ 24 оны гүйцэтгэлээр хүнсэтэй аж ахуй яамч нь 30 тэрбум төгрөгийн одоо үлдэгдэлтэй ажилласан байх. Энэ одоо яагаад жим их мөнгө хэмнэгдээд үлдэж байдгийг. Байгаль орчны яам дахиад 30 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Тэгээ энэ яагаад нэг бол ийм их өндөр төсвөө тавиулж аваа тэгээд барч чадахгүй ингээд үлдээд байд юм уу? Яа тийм бол. Энэ тэр нэг хоёр яам яагач тодруулж өгөөч. Тэгээ бодвол тодтгол нь эндээсээ эхлээл одоо асах байлгүй 25 он. За хоёр дахь нь хязгаарлалтай дүгнэлт хоёр яам хоёулаа авсан байх юм. Тийм ямар зөрчлүүд гарсан юм? Нэг нь 253 тэрбум төгрөг. Ийм өндөр зөрчил илэрсэн байна шүү дээ. Нэг нь 11 тэрбум төгрөг. Тэгээ байгаль орчны яам нь 11 тэрбум төгрөг. Нөгөө хүнсэтэй аж ахуй яам нь 253 тэрбум төгрөгийн зөрчилтэй ажилласан байх юм. Тэгээд энэ юунаас болж ийм зөрчил гардгийг. Тэгээ засаж залруулсан юм уу? Ямар хүн хариуцах юм? Зөрчил гарсан бол одоо хариуцах эзэн холбогдож байх хэвээр энэ дээр ямар арга хэмжээ авсан юм? Энэ дээр одоо нэг танилцуулаач. Тэгээд энэ жил дахиад зөрчил гаргаа ингээ явж байгаа юу? 25 оны хагасчил болоо явж байна. Энэ арилсан юм уу юм уу? Уртгаа арилгаагүй дараагийн төсвөн ингээ явж идэг. Тэгээд давхар цаашаа хураагдаад явах юм уу яах юм? Гисэн дээр нэг аудитаас юм одоо яамнаас нь мэдээлэх юм уу? Гэдэг нэг ийм асуулт байна. Тэгээд түрүүний тэр яагаад ингээ 30-40 тэрбумаар нь хэмнээд байдгийг төсөө худлаа зохиож өгөөд баахан одоо илүү төсөө батлуулж аваад тэрийг барч чадахгүй хэмнэлт гараад байдаг юм уу? Яадгийг одоо төсөв төлөвлөлт одоо буруу байна уу? Сангийн яам энийг үзэж хямддаг юм уу? Үгүй юм уу? Баахан нөөцтэй ингээ хадгалаад авчдаг юм уу? Яадгийг одоо энэ дээр одоо хариулт аваад тэгээд тодруулъя. За хөдөлгөөн нэг үеэсээ дөрүлээ. За хүнсэтэй аж ахуй яам дээр хэрэгжиж байгаа урамшууллан энэ дэмжлэгийн хөтөлбөрүүдийн гүйцэтгэл ингээ жилийн эслүү шахагдаад тэгээд хэмнэлтүүд үүсээд байгаа. Жишээлбэл ноосон дээр гэхэд ноосны урамшуул авах аж ахуйн нэгж хоршоод үндэсний үйлдвэр тушаасан тоо хэмжээ өмнөх үеэсээ багассан. Тэгэнгүүт энэ дээр 10 тэрбум төгрөг ноосон дээр урамшуул гарахгүй үлдэх жишээтэй. Арь ширэн дээр бас байгаа. За мөн одоо юун дээр энэ жишээл хүнсний хувьсгал хоршооны зээлүүд дээр бид нар бүтэн дүнгээр нь тавиа яваад их усрээ тавьсан байдаг. Ингээд банкн дээр зээлүүд гарсаар байгаад зээл нь бүтэн гараагүйгээр үлдчихээр тэн зориулсан нөгөө хүүгийн татаас нь дагалдаа үлдчихэж байгаа. Нэг ийм мэтэр хэмнэлтүүд нь энэ манай дээр ирж байгаа 6-7 хөтөлбөрөөс хэмнэгцээр байгаад 30 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй ингээ явж байгаа. За байгаль орчны нэг нэмэр төрийн нэр мишгэн дээр уртнаас хариулъя. За Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. За 24 оны байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн салбарын сайдын хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэл 60.1% гүйцэтгэлтэй гарсан байгаа. За хөрөнгө оруулалтын энэ төсвийн гүйцэтгэл хангагдаагүй байдлын худалдаа авах үйл ажиллагааны процесстэй холбоотой маргаан үүсэх ч юм уу ийм байдлаар одоо гэрээлийн гүйцэтгэх ажил хэрэгжээгүй үүдэлтэй ийм одоо гүйцэтгэл гарсан байгаа. Бусдаар бол одоо хөрөнгө оруулалтын шаардлага хэрэгцээ бол одоо хэвэндээ байгаа ийм баримттай гүйцэтгэлийн тун гарсан байгаа. За Сэдэн жавдар 5 дахь микрофон хариулъя. Ягаад хязгаарлалтаа санал дүгнэлт авсан ямар одоо төгөл гарсан? За гишүүний асуултанд хариулъя. За байгаль орчин уур амьсгал аялал жуулчлалын сайдын санхүүгийн тайланд хязгаарлалтай дүгнэлт өгсөн. За энэ хязгаарлалтай дүгнэлт өгсөн үндэслэл нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдлын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитаар нийт 9.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. За энэ нь бол материалын байдлын түвшингээс өндөр санхүүгийн тайлаглалын эрх ба үүрэг иж бүрэн байх
нийцсэн байх, зохистой байх зэрэг одоо мэдээлэлүүд, батламж мэдээллүүдийг хангахгүй байгаа. Тухайлбал харьяа байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитор 2.6 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчил илэрсэн. Төсөл арга хэмжээний хэрэгжилтэнд тавих хяналт хангалтгүй, бүрэн хэрэгжээгүй байсан. Цэвэр агаар сангийн их ус 5 номер нэмж яриулъя. За ийм зөрчлүүд илэрсэнтэй холбоотой хязгаарлагдмал дүгнэлт өгсөн байна. Хүнс удаачгүй хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хийсэн санхүүгийн тайлангаар нийт 253.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. За энэ мөн материалын байдлын төвшингээс одоо хэтэрсэн тул хязгаарлагдмал дүгнэлтийг өгсөн байгаа. За хариуцлага тооцох тухай албан шаардлага өгсөн байгаа. Хоёр албан шаардлага. Наран Батрагшин тодруулъя гэсэн үг.